Шүүх бол өнөөдөр зөвхөн улс төрч Монгол улсын ерөнхийлөгч гэдэг хүний томилгоогоор явж байгаа ийм бүтц байдаг. Тэгэхээр магадгүй ерөнхийлөгч маань өөрөө улс төрийн арга замаар сонгогддог. Тэгэхээр тэр шүүхийг томилсон хүний мэдэл төр шүүх бүрэлдэхүүн байх магадлал маш өндөр байгаад байна. Энэ утгаараа жишээлбэл манай шүүх өнөөдөр шүүхэд итгэх иргэдийн итгэл одоо 70-80% одоо сөрөг үр дагавар үзүүлж байгаа шүү дээ. Бид нар судалгаа хийгээд үзэхлээр шүүхэд итгэдэггүй гэж асуухлаар одоо судалгаанд оролцсон 100 хүний 70 нь би итгэдэггүй шүүхэд итгэдэггүй гэж хэлж байгаа. Таны амьдралд ямар нэгэн байдлаар шүүхийн одоо алдаатай шийдвэр нөлөөлж ирсэн нөхцөлд тийм гэсэн хариултыг өгж байгаа жишээтэй. Тэгэхээр одоо бидний шүүхийн системийг зайлшгүй бид нар өөрчлөхгүй болохгүй байгаа. Тэгээд тэр дайсантай холбоотой асуудлыг ярихад бид нар өнөөдөр энэ төрийн албан хаагч, бизнес эрхлэгч, улс төрч бид нар дотоодын дайсныхаа тухай ярьж байгаа. Гадаадын дайснаа бид нар өнөөдөр ярих ямар ч боломжгүй байгаа. Өнөөдөр бид нар гадны нөлөөнд байгаа мó те зарим хууль тогтоомжууд бол жишээлбэл гадны нөлөөнд авцснаас манай зарим улсын хурлын гишүүд гадаад улс орны нөлөөгөөр хууль санаачилдаг байх гэсэн эргэлзээ төрж шít. Жишээлбэл тэр нэг бид нар түрүү жил маргаан дагуулсан нэг хуулийг та бүхэн бол сайн мэдж байгаа те газрын тухай хуулийн дээр гадаад улсын иргэн Монгол улсад 183-аас дээш хоног амьдраад газар одоо ховчлолт тийм ээ газар одоо дуудлага худалдаагаар авах тийм эрх олгоё гэдэг энэ хуулийг манай зарим их хурлын гишүүд санаачлаа явж байгаа тийм үү. Гэтэл бид нар өөрсдөө газаргүй байх шин. Монгол хүн газаргүй байхад яагаад тэр улсын их хурлын гишүүн хүн тэр гадаадын иргэнд газар өгөх тухай асуудал санаанд зовоод тийм хууль санаачилж байна гэдэг чинь маш эргэлзээд байгаа байхгүй. Тэгэхээр бидэнд бол өнөөдөр гадаадын хүнтэй дайсагныг гэхээсээ илүү дотоодынхаа дайсантай. За манай иргэд бол ингээд ярихлаар ихэвчлэн энэ мө бизнесийн яаж ийна? Энэ бизнесийн арай даварч ийна гэж. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэхэд ороод ирсэн жишээлбэл тэр нэг энтэнд одоо барилга байшин барьж байгаа ч юм уу тийм ээ хууль бусаар одоо ашигт малбар олборлож байгаа ч юм уу компаниудыг манай зарим төрийн бас байгууллагууд бол дайснаа тэднийг гэж олоод очсон. Одоо тэр компанийн гадаа жагсаалт цуглаан хийгээд тийм ээ техник хэрэгслүүд буудаад ингээд тэмцлийн одоо хурц хэлбэрийг сонгоод тэмцэжсэнийг бол манай одоо үзэгчд болон манай өнөөдөр та бүхэн бол мэдж байгаа. Зарим хүмүүс нь болохоор улс төрчид бидний дайсан. Монгол ардын нам миний дайсан, арчилсан нам миний дайсан гэж ингээд тодорхойлоод байгаа. Тэгэхээр бол би энэ улс төрч бизнесийг бидний дайсан гэж ойлгодог. Өнөөдөр миний дайсан бол өргөсөн тангаргаасаа урвсан, хууль зөрчдөг, хуйлддаг, худалдагддаг төрийн албаагч гэж ойлгодог. Мэдээж бүх төрийн албаагч худалдагддаг байх л та. Гэхдээ өнөөдрийн тогтолцоогоор ямар ч шудраг хүн байсан, шудраг бус зүйлтэй эвлэрхээс өөр аргагүй тогтолцоо оршин байж штэ. Би өнөөдөр хичнээн шудраг хүн байсан ч гэсэн өнөөдөр шүүгч хийгээд ажиллах юм бол яг нь бусдын нөлөөнд автахгүй байх юм бол нэг бол би ажиллаа хаяад явна, нэг бол би эвлэрээд амьдрахаас өөр аргагүй. Ийм хувь заяа бидний хүлээгээд байгаа. Тэгэхээр энийг өөрчлөхийн тулд нөгөө хяналтын систем хатуу хяналтын систем хэрэгтэй. Тэгээд яг энэ гурван субъектийн хувьд би нөгөө мөн чанарыг тодорхойлох гэж оролцсон. Жишээлбэл төрийн албан хаагч юу гэдэг вэ? Яадаг вэ? Төрийн албан хаагч бол тангараг өргөдөг хүн. Тангараг гэдэг ямар зан үйл юм? Бусдад амлалт өгч шít. Би бол өөрөө 1996 тангараг өргөсөн цагдаагийн бэлтгэл офицер хүн. Тэгээ миний өргөсөн тангарагт ямар утга байсан гэхэлэр эх орныхоо төлөө үнэн чудраг байна. Хүний эрхийг дээдлэн, хууль ёсыг дээдлэн, тийм ээ? Үнэн чудраг байна. Шаардлагатай тохиолдолд өөрийнхөө амийг зориулаад одоо эх орныхоо төлөө үнэчээр зүтгэнэ. За хэрвээ өргөсөн тангарагаас няцах юм бол төрийн хуулийн цэвэрлэл хүлээнэ гэж ингээд тангараг өргөсөн, тийм үү? Энэ ч утгаараа одоо маш олон манай одоо хүний эрхийн төлөө тэмцсэн төрийн албаагчд маань яг бусдын төлөө явж байгаад амиа зориулсан юм зүйл байгаа. Гэтэл өнөөдөр энэ өргөсөн тангарагаас ураад үн чудраг биш, тийм ээ? Худалдагдсан, хуйлдагдсан. Одоо энэ тэнд очиод хүн өмгөөлөх гэж яваад орохлоор дээрээс дарга ингээд байна гэд. Өөрөөр хэлэх юм бол дээрээсээ удирдлагатай
одоо тийм утсан Google-тэй шиг болсон төрийн албаагч нар байж шин. Дээрээс ингээд дарга 90 үүсэг гэсэн юм аа. Энийг болохгүй гэж хэлсэн. Ингээд ингээд бусдын нөлөөнд автцсан төрийн албаагч нар бол үнэхээр миний одоо дайсан гэж би ойлгодог. За бизнес эрхлэгчид юу хийдгийг? Энэ хүмүүс реклам гол нь бизнес рекламаар явдаг. Реклам юу гэхээр хоосон чанар худлаа одоо худал байх шинжийг агуулж идэг. Жишээлбэл хайдууга бидний нэг зохион байгуулсан арга хэмжээнд ирээд тэр гератамин гэдэг бэлтгэлийг би сурчилдаг. Гэхдээ би нэг ч удаа хэрэглэж үзээгүй гэж хэлжсэн байхгүй. Тэр хүн сурчилж шít худлаа ярьж байна. Гератамин залуу насыг авчирна гэдэг ингээ хүмүүс итгүүлэх гээд байдаг тийм ээ. Реклам хийж байгаа хүмүүс хайдуугаг тэрийг хэрэглээгүй гэж мэдж байгаа. Тийм ээ. Хайдуугаа ч өөрөө мэдж байгаа. Гэхдээ яг уу худлаа ярьж өөрийнхөө бараг зарах гэж шít. Бизнес эрхлэгч яг уу хүмүүст одоо сайхан айш гаргана, уурлан тийм ээ. Ирээнд очиод явж идэл барааг нь авах гэж байхад тэр одоо худалдаач хятад яг уу энэ манаа сайн бараа гэл ингээд рекламж ийсэн аа. Барааг нь авахгүй болоод явгот хойноос хараагаад үлддэг үстэй. Авахгүй бол инглээ гэл уурлаа тий. Тэгэхээр реклам одоо бизнес хийдэг хүн бол ийм худлаа хоосон чанар одоо илэрхийлэл гэдэг. За улс төрчүүнийг бол би бас ийм гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл улс төрчүүний амьдралынх нь баталгаа амлалт гэж юм байдаг. Улс төрчүүн амлалт өгдөг. Та нар сонгуул болохоор мэднэ үстэй. Улс төрчд ирээл хүүхд чинь 20 мянган төгрөг өгье. Та нарыг гэр бол болчих юм бол 500 мянган төгрөг өгье гэвэл одоо хаана байгаа тэр 500 мянган төгрөг? Тийм ээ? 5-7 хувьцааг тараага та нарт одоо нэг хүнд чинь 1700 хувьцаа оногдуулаад та нарыг өстө баяжуулаад өгье гэлсэн. Хаана байгаа тийм ээ? Сая төгрөг өгье, сая 500 мянган төгрөг гэгээд хоорондоо ингэж хүмүүст худлаа амлаж өрсөлддөг. Тэгэхээр энэ худлаа амлаж байгаа, энэ худлаа рекламж байгаа хүмүүс биднэрт энэ бол нэг чухал биш. Хамгийн гол бидний өнөөдрийн зөв болгох юм бол бидний өмнө тангаргаа өргөсөн хүмүүс өргөсөн тангарагтаа үнж байна уугүй юу гэдэг. Энэ худлаа амлалт өгсөн бизнес хийдэг хүмүүсийн худлаа зүйлд нь хамтарч оролцдоггүй байх энэ хараа хяналтын системийг л бий болгох нь өнөө манай нийгмийн хамгийн том одоо зорилт байх ёстой гэж би ойлгож байна. Тэгэхээр бид энэ иргэний хяналтын байгууллага гэдэг зүйлийг байгуулъя гэж байна. Иргэний хяналтын байгууллагыг байгуулад сонгуульд саналаа өгсөн хүн болгон хянагч болъё. Яаж хянах юм бэ гэхлээр ерөөсөө өөрийнхөө амьдарч байгаа орон нутагтаа жишээлбэл сахилгын шүүх гэж байгуулад бид нар төрийн албан хаагчдын талаар ирж байгаа алдаа гомдлыг нь хяндаг болъё л. Бид нар энэ туршилтыг хийж үзсэн. Баянзүрх дүүрэг дээр бид нар ингээд 7 хоногийн турш нэг хүний суулгаад төрийн албан хаагчтай холбоотой гомдлыг аваад үзэхлээр тодорхой тооны хүмүүсийн одоо гомдол давтагдаад байдаг. За иргэдийн шударга шүүх төрийн бас байгууллага бол өнгөрсөн хугацаанд 2006-аас 2009 оны хугацаанд нийт 10,000 гаруй иргэдээс өргөдөл гомдол ингээ хүлээж авч байгаа юм. Ямар өргөдөл гомдол байсан гэхэлэр төрийн албан хаагчд одоо өөрөөр хэлбэл хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг цуглуулад авъя гэж. 10,000 гомдол ирэхлээр нь 10,000 гомдлоо ингээд орон нутгаар нь хувааж байгаа юм. Жишээлбэл Сонгон найхан дүүрэгт хэдэн гомдол байна, Сүхбаатар дүүрэгт хэдэн гомдол байна, Баянгол дүүрэгт хэдэн, Дорн таймд хэдэн гомдол байна. Ингээд гомдлуудын цуглуулахаар нэг орон нутагт 1,000 ч юм уу, заримд нь 500 ч юм уу, заримд нь 100 ч юм уу ингээд. Тэгэхээр тэр шүүхийн шийдвэрүүд дээр байгаа гомдолд дурддагж байгаа төрийн албан хаагч нарын нэрийг түүгээд гаргаад ирэхлээр цөөхөн хэдэн хүний нэр давтагдаад идэг. Манай иргэд төрөө хяндаг байхгүй юу? Одоо манай нэвтрүүлэг өнгөрсөн 9 дугаард оролцсон хүмүүс бүгд ингээд уцаар холбогдоод их хурлын гишүүдийн талаар ингээд санал бодлого хэлэхдээ тэр одоо ийм юм хийгээд тахт яа ингээд тийм ээ нэртэй устдаа хэлж шít. Тэгэхээр энэ хяналт тавих боломж иргэдэд байгаа. Бид хяналт тавьж чаддаг. Жишээлбэл манай жолооч нар хэлдэг шít. Тэр Чингэлтэй дүүргийн тэр нэг хар цагдаа ёстой хогийн цагдаа ч гэдэг юм уу тий. Тэр хаан уулын цагдаа их дажгүй цагдаа байдэн штэ гэж тийм үү. Бид нар төрийн албан хаагчтай өдөр тутам харьцдаг учраас иргэд төрийн албан хаагчтай үнэлэлт өгсөн байдаг аль хэдийн. Одоо бид нар хийх гэж байгаа ажил юу гэхээр энэ ард иргэдийн өгж байгаа үнэлэлтийг хувьчилж өгье. За би одоо төрийн албан хаагчд иргэдтэй 100 бус харьцаад энэ итгэлийг нь алдаад байдаг зүйл бол маш олон зүйлээс хамааралтай гэж ойлгож байгаа. Нэгдүгээр магадгүй авилгал хийх ахуйтай холбоотой. Хоёрдугаар хувийн зан аршинтай холбоотой. Төрийн албан хаагчдад ямар ч хяналт байдгүй учраас төрийн албан хаагч яг өөрийгөө хинтээ ч яаж харьцаж болно гэж ойлгодог болсон. Улс төрчдийн одоо хамгаалтанд одоо орчдөг учраас яг чи хил газар явахгүй юу? Хаа өрхий чи харъя ч гэдэг юм уу? Ингэж бусдыг басанд оромжилдог төрийн албан хаагч нар гараад ирсэн.
Хууль бус юм хийж тэрийг зөвтгөж чадахгүй. Асуусан асуултанд хариулж чадахгүй. Хууль зүйн үндслээ тайлбарлаж чадахгүй. Төрийн албан агч нар маш олон болсон. За надад амьдрал дээр бол маш олон тохиолдол байна л та. Жишээлбэл нэг прокурорын газараар яваад орсон чинь нэг эмэгтэй прокурор өглөө дөнгөж ажлын эхний өдөр маш ууртай уурлаад байгаа юм. Гэхдээ та яагаад уурлаад байгаа гэвэл би төрөлхийн ууртай хүн гэдэг. Тэ? Өөрөөр хэлбэл тэр төрийн албан агчид нөгөө мөрддөг ёс зүйн хин хэмжээ гэж байгаа шин. Би бол төрийн албан агчийг тангараг гэдэг юм өргөөд ёс зүйн дүрм захирагдаад баг хөөцлөгдсөн оромт гэж ойлгодог байхгүй юу? Төрийн албан агчийг хийх юмыг нь хуулиар тогтоож өгнө, хийж болохгүй юмыг нь хуулиар тогтоож өгнө, хүнтэй яаж харьцахыг нь тэр ёс зүйн дүрм гэдгээрээ тогтоож өгнө. Гэвтэл харамсалтай манай төрийн албан агч тангаргаа зөрчөөд өргөсөн тангаргаа зөрчөөд одоо үнэхээр бусдыг хохироож гомдоодаг зүйл маш их байгаад байгаа. Тийм учраас өнөөдөр бид нар ингээд улс төржөөд энэ намд хуваагдаад хоорондоо талцаад байх биш тийм ээ. Бизнес эрхлэгчдийн талд ороод байх биш. Зөвхөн төрийн албан агчтай үнэ чударгаар ажил нөхцөлийг бүрдүүлээд өгөх юм бол манай төрийн албанд үнэ чударгаар ажиллахыг хүссэн маш олон одоо шудраг хүмүүс байна. Тогтолцоо нь өөрөө буруу байгаа учраас хяналтын систем нь буруу байгаа учраас өнөөдөр яг хэн эрх мэдэлтэй тэнд үйлчлдэг систем байгаад байгаа. Үндсэн хуулийнхаа 3 дугаар зүйлээр бид нар тодорхой заасан байдаг шин. Монгол улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлгээ заасан. Тэгэхээр нөгөө засгийн бүх эрх мэдэл гэдэг маань одоо ямар юу хэлээд байгаа юм бэ гэдгийг бид нар өнөөдөр ойлгоогүй.